Засан бацхан учрал байна. Хишиглэн байна. Тэгэхээр хайрын төвхийн дараагийн дугаараар уулзж байгаадаа баяртай байна. Та нарт маань ч гэсэн болсон хайрын төвх юм бол манай Instagram хаяг руу явуулаарай. Тэгвэл дараагийн дугаар дээр тэр хайрын төвхийг чинь бит хоёр ярих учраас. Тэгээд өөр нэг яриадайхан байхгүй хамгийн гол нь лайк болон subscribe дарсан бол одоо шууд төг рүү орцгоё. За ихний төвхийг нь би ярих бөгөөд одоо хэлж амжаагүй гэдэг нэртэй. За манай гол дүрийн залуу 7 дугаар ангиасаа л ангийнхаа нэг охин сайн байсан бөгөөд өнөх охин царайлаг биш цав цагаан арьстай цэмбэр ур чаргал үстэй дууц өдөө хичээлээ нээхийг хийдэггүй гагцхуу гайхалтай шүдлэг бичдэг байн 3 цохилын шаагаж авдаг ууртай охин байж л тээ. Эдгээр бичсэн зохиол уншдаг шүлгүүд нь үнэхээр гайхалтай. Энэ охиныхон дотоод сэтгэлгээ эрэг сэтгэл зүг бишэрсээр хайртай болж байсан байдаг. Гэхдээ манай хүн сайн гэдгийг хэлэх нь байтугай ганц ч үг сольж чаддаг. Хинч тэр охинд манай хүн сайн гэдгийг мэдэхгүй хэлсэн ч юу итгэхээргүй. Яг гэх юм бол тэр охин нь хүрээлэлд юусоо ордоггүй нийтэж биш ганцаараа байх дуртай бүгдээс нь төлж явдаг дотгошоо хөвгт байсан байж л дээ. Харин манай гол дүргийн залуу болохоор бүгдийг нь мандаалдаг ангийн дарга сурлагаараа толгой зөгтөг нүүрэмгий үзэл бодлоо шууд илэрхийлдэг хөвгүүд дундаа хүртэл хамгийн царайлан гэж байгаа. Сайн гэдгийг хэлж чадахгүй ч гэрийн талгуур хуулуулдаг байсан байгаа, хичээлдээ ирээгүй өдөр нь өвчтөөгөө даргалждаг байсан байгаа, өлгсөн хувцсыг нь халаасанд нь чихэрхийн Валентинаар ширийн дорн шоколад үлдээгээд л. Тэгээ бүр өгчөж чадаагүй болохоос биш нөгөө охиндөө зориулж 3 журалд нэгсэн том болов тусмаа гойлог биетэй тунгалаг төрхтэй охин болсоор л. Анзаар энэ хоёр маань 10 дугаар ангидаг нэг ширээнд хамт суудаг болоод гайгүй сайн үзүүд болж чадсан байдаг. Тэгсэн өнөөх хөгнөө нилээн цоглог нэгэн байсан бөгөөд илүү олон шүлгийг энэч манай хүн уушаа боломжтой болсон байлгаа. Бүдэлгүү дээр ичимхий пиццэг хиймийг огтхонч бодож чадахгүй бүр сонирхогчгүй. Миний амьдрал хэрэггүй гэдэг байсан баг. Математикийн цаг дээр дэвтэрхийн арын хуудсан дээр шүлэг бичээд л тэр олон гоё шүлгүүдийг яг хиндэн бичээддгийг нь манай хүн мэддгүй байсан ч гэсэн ямар тайчл үнэхээр гоё шүлэг гэдгийг нь бол мэддэг. Хайруугийн юмшигэл хайрладаг. Цонхоор нар тусгаар дээр нь дэвтрэ барьж өгнө. Нарнаас хүртэл одоо харамлаад байгаа одоо янз бүр юм баг. Ганц бичээ юм байсан ч гэсэн надтай хувааж идэн хоолоо гэрээсээ хийж ирдэг ихэд ирвэл хоолно. Бүр манай хүнтэй хамт хоолоо хувааж идэх гээд хоёр халбахта ирдэг болцсон байгаа. Өнөөдөр ямар хоолтой вэ гэдээ асуухаар инээж ирээд л миний өлсөж байна гэдэг үг нь нилээн дуртай. Ямар нэг юм гаргаад л ирнэ. Хамт хичээлийг хийх санал гаргасан ч зөвшөөрөөд хамт удаг болсон. Даанч хамаг юм надаар хийлгээд тоогоо надаар бодлоод хажууд сайхан унт. Ийм бодолтой жил өнгөрсөн. Өдөр ирэх тусам би илүү их дурласаар л. Дараа жилийнх нь урлагийн үзлэгээр тэр хөдлөгч ихэр болоод бидний бэлтгэл дээр бараг л өдөржин зүгээр суучихна. Нэг удаа хидих ядараад хажууд нь очиод суугаад мөрийг налсан чинь толгой илгээд ятарсан юм уу гэд нэг тийм аргадангуй хэлж билээ. Мөрийг налаад хэр удаан сууж хэр унтснааж би сандаггүй. Ямар тач амьдралтаа авсан хамгийн тухтай дулаахан мэдрэмж байсандаг. Урлагийн үзлэгээр бариу даашинж өмсөөд өсгийт дээр алхаж явахыг нь хараад том болстыг нь анзаарч билээ. Уруулаа улаанаар бодож нүдэндээ шигтгэн насан гоо үцгэлэнг нь улам тодтгоно. Бид хоёр улам сайн найзууд болсон. Бас тэр миний сайн найз болоод илүү нээлттэй хөвгөлтэй болсон байдаг. Би хэлж илэрхийлж чадаагүй хിവэрэл. Бүхнээ надад ярина. Төгсг ангитай нэг залууд дурласнаа хэлж байсан. Тэр залуутайгаа үерхэж байгаа дилэнгийн хөөрхөн. Маргаангүй миний хайртай охиныг аз жаргалтай байлгаж сайнаар өрчилсөн болохоор би тэр залууд гомдож муугар бодож явсуудаагүй. Төгсг ангийн хонхны баяраар дандаа унших юмсан гэж ярьдаг номыг бэлэглээ тэрвэрлж билээ. Бөөн баяр. Намайг хайж ирээд энийгээ тэрвэрч байсан. Оройн зугаалгаар яваад зуны орой ширүүн бороо ховингаар зодгож байгаа итэй. Хитэн цагаар асгарч манай ангийнхан харанхуй байшин талаа асааж суугаад хин хиндэ өнгөрсөн хугацаанд бодож явсан сайн сайхан болгоно хэлсэн. Тэрний ялж болоход хамгийн түрүүнд миний нэр хэлээд хамгийн царайлаг нь бас сайхан сэтгэлтэй. Сурагч байх үеийн сүүлийн 3 жилиг минь гэрэлгээтэй байлгаж намайг ганцаардуулаагүйд намайг голоогүй. Найз болсонд надад тусалсанд намайг сонсож өгдөгт би маш их баярлалаа. Баярлсан гээд хоолон зангирсныг одоо ч нүдэндээ хартлаа тод санаж байна гэж. Тэр өдөр сэтгэлээ ижлэхэж удаан бэлдсэн ч өмнө л зойр хүрээгүй. Яагаад гэвэл сүүлийн нэг жил түүний захиа болон шүлэгнүүд эзэнтэй болчихсон. Тэр тухайн залуугаа хайрласаар би зээл байсан. Тэр хоёрыг харилцаа төгссөн ч тэр дурсаар би зээл. Намайг огтхон ч анзаараагүй.
Оюутан болоод харилцаа арай суларсан ч уулзаж ярилцдаг хിവэрэ байв. Улмал цог залбуудаа хөөрх мөсг болсон. Түүний дуртай номуудыг уншиж дуртай хэлийг сураад уулзах болгондоо дуртай хоолыг нь авч өгч сонсож суусаар байсан. Цаасанд дургүй хүн цас сэтгэлээсээ харилж эхэлсэн. Тэр дуртай учраас гэдэг шиг. Энэ хугацаанд өөр хэнийг сонирхож харахгүйгээр миний бүрэн анхаарал түүнд ирэл төвлөрдөг байв. Би түүнд хайртай шиг тэр ч тухайн залуудаа тийм хүн хайртай. Гурвалжин дөрвөлжин харилцаа үргэлжилсээр дахиад 4 хаврыг ардаа үдэж бид их сургуулаа төгссөн. Тэр маань мэрэгчлэрээ Германд очиж ажиллах төлөвлөгөөтэй байна гэдгийг эрт хэлсэн чи ач холбогдол өвч амжаагүй байхад явах өдөр нь болчихсон. Хэлж чадаагүй. Хоолой дээр танк гацчихад гард хүмлээ. Тэр өөр залуу таартай. Би сайн эзэн. Бодит байдал дээр өөр юм билээ. Цариг нь хараад л үгүй салхиж байгаа. Энэ хугацаанд их олон бие даалтыг хийж өгч өвдсөн үед нь им зөөж тоож баршгүй олон зохиолын анхны уншигч нь болсон. Магадгүй энэ л надад хангалттай юм шиг. Тэр мэдээч явсан. Гаргаж өгчгөөд онгоцны буудалд хөдгөөнгүй шигтэй хэр удаан сууснаа хэлж мэдэхгүй. Гагцхүү тэр хэдэн цагт анх удаа түүнийг мартаж бууж өгөх шийдэлд орж ирсэн. Хэлж чадахгүйгаас хойш бас найз нь хэвээрээ үлдэх нь хамаагүй зөв санагдсан. Би ч мэрэгчлэрээ хөдөө сүлжээгөө газар хэдэн сараар ажиллахаар болж тэр жигтэй холбоо тасарсан. Нэг их бодохдохгүй амар юм шиг хэрнээ хаа нэг цээжинд гашуун амтагтал санагдав. Жоохомдоо би албаар харилцаагаа тасалсан юм. Найзуудаас намайг өчтнөө сургалсан байсан. 2 жил огт холбоо бариагүй. Төсөөлөлтөө түүнийг сайхнаар амьдруулж бодолдоо би өөрөө бүтээсэн. Түүний туйлын сайхан амьдралд үгүйсгэх арга төмөр хуваар итгэдэг байсан. Тэр үнэхээр хичээнгүй мундаг, шинийг илэрхийлэгч. Ухаантай. Тиймээс түүнийг мартна гэдэгтээ би бүрэн итгэсэн. Харин 2017 оны ангийн уулзалтаар сэтгэлд байдаг үнэн болохоор түүнийг ирэх байх гэж гордоод харахыг хүссэндээ дуртай наргагүй утсан. Хайгаад болоогүй. Царайг нь дахиад харж чадаагүй. Нас барсан байсан. 6 сарын өмнө автослоор. Өмнө нь дурдсанчлан дотгошоо хүрээлээс гадуур хүүхэд байсан болохоор ангийнхаа нэг хэсэг нь мэдээдэл өнгөрсөн юм лээ. Учир нь түүнийг хинч мэдэхгүй шүү дээ. Хинч тоодоггүй. Түүний хичнээн хөрхөн гайхалтай нэгэн байсныг надаас босд нь бараг л мэдэхгүй. Бүтэн 10 жил хайрлаад нэг ангид сурч уулзаж ярилцаж худлаа нэрэ хамт сууж байцгаад зориг гарах гүнхээ төлөө өөртөө өгсөн 2хан жилийн шийтгэл ямар амир юм бэ. Огтхон урт санагдаагүй үнэ. Тэр өрөө цочирсан дэ нулим сунгаагүй. Харин хуучин хаягаа нээж үзээд түүнээс ирсэн зурус болгоныг уншаад зүрх хідэн тийшээ тарж ботарч унаад шаналаа даалгүй хатж хор чидлээ зөндөөлсөн. Онцгой баярын өдөр болгоноор над руу зураг явуулж санаж байна гэж бичсэн байсан. Маш их санаж байна. Сансаар л байна гэсэн зурвсууд. Сүүлд утгад надад тэр хайртай байсан юм билээ. Тэр их бороотой орой Ланыг ирэлхээсэн үг нь сэтгэлээ илчилсэн юм байна лээ шүү дээ. Одоо би бороонд хачин дургүй. Хороод оршихоо болсныг нь мэдсэн оройч яг тэр өдрийнх нь орой бороо орж байсан юм. Бороо орох болгонд харамсал цээжинд басаад галзуурах юм шиг байдаг. Мөн ч тэр хүнтэй би тухайн залуудаа сайн байсан нь үнэн. Надтай байгаад илүү тухтай байж надтай уулзахтаа илүү ярьдаг байсан нь шүлэгнүүд шаргал ус зохиолч хизээж мартагдахгүй. Мянган цаасан дээр хайртай гэж бичээд шоу болгож нисгсэн. Тэр минь унших байхаа. Уншаагүй ч амьд зэрүүндээ жаахан ч болоо хадралсан байх. Намайг түнд сайн гэдгийг. Өөрийгөө сайн тайлбарлуулж сурсан. Зүрхэнд мөнх. Ганцхан удаа л тэрвэрж үзчихээд насаараа тэр охины тэрвэрт амьдрсан шиг би түүнийг үнэхээр өгүүлж байна. Яг одоо л бүгдийг бүтэлгүйтэл эцсийн эцэст харамслаас хамаагүй дээр шүү. Хэлэг үгэндээ харамсаас ууснаас хилээд харамсна хамаагүй өнгөнд тусна. Нөгөө талаараа хайрт оруулж бүгдхийн ч юм бэл. Мэдрэмжийн илэрхийлэлээрээ л гэж амжилан захиж байна. Илүү тодорхой ихийг бичмээр байвч гар салгалж цээж өвдөд болшгүй нэ уучлаар. Яа. Нэрээр. Бунэлвэс хэлэн штэ. Ингээ яа. Гүр би бүр яг сая бүр түүхэн дээр орцсон бүр ёо.
Өмнөөс нь хоолоо чичрээд бүр ёо. Тийм ингээд амар жаргалтай төгсөлттэй байгаас гэж амар хүссэн байхгүй яг дунд нь. Тэгсэн чинь амар төсөөлөхгүй. Би ихний хідэн мөрөөдийг яг өөр юм болгоод засаж янзаа бичсэн байсан. Тэгээд тэр сүүлийн хэсгийг би уншаагүй байхгүй. Та тэрөө анзаарсан бол би тэр сүүлийн хэсгийг нь яг тэр хүнийх нь бичснийг нь дагуу ингээд уншиж явчихж байгаа үз. Тэгээд би үнэхээр мтээгүй яг ийм юм болсныг нь бүр ёо яг энэ бол амар ингээд сонирн болчлоо. Яг юу хэлхийг мэдэхгүй л байна. Гэтэ яг энэ захиаг одоо түүхийг бицүүний яг загсан зүйл бол үнэхээр үнэ. Харамсахгүй тулд ядаж хилээд харамсан нэр үнэхээр үнэн. Тэгээд одоо эндээс ингээд харангууд яг үнэхээр л бас хүн гэдэг чинь тэгээ хизээмүүдгүй нь яг мэддэхгүй шүү дээ. Тийм болохоор амьдралд ингээд одоо л нэрээ те хайртай өнрөөгөө гэр бүлийнхнэрээ ч хүртэл ингээд хайртай шүү гэдэг үгийг нэг удаа ч гэсэн хэлээрээ. Тэр гонигтай лаа. Нэг тэгжэл захи тийм ээ. Таад маань ч гэсэн өөртөөхөө түүхийг явуулаад тэг үнэхээр гонигтай байж магадгүй жаргалтай байж магадгүй би тэрийг чи мэдэхгүй тэ гол нь би ихний хэсгийг нь өөр юм болгоно. Тэгээд хамгийн сүүлийн төгсгөл хэсгийг нь угаасаа яг та хэдийн бицний дагуу биш унших учраас алтаа мадаггүй манайхан гоё бичээд явуулаарэ. Окей. Тэ. За дараагийн хөргөө орё тийм ээ. Одоо манай хүний бэлдсэн төгөр орцгоо. Их шиглэнгийн төгөр орцгоо. За. Ихтэй тэр саяны залуу бүр ёо. За энэ удаа миний ярих гэж байгаа түүх болохоор харин түүх биш. Харин цагтлаагаа. За. Тэгээд аюу гонигтай цагтлээ. Саяныхыг үүсэх юм уу? Ер нь бол бас арай гүйсгүй л дээ. Гэтэ ер нь бол үнэхээр гонигтай лээ. Ер нь гэтээ сэдвэн жоохон адилхан юм болов уу гэж бодсон. Одоо хэлт хэмжээгүй гэсэн. За. Сонсоо. За. За. Сайн байгааг мэдэж байгаа болохоор сайн байна уу гэж хэлээгөө энэхүү зурагсыг минь чи хизээж битгий олж уншаасай. Учир нь үнийг л зөвхөн өөрийгөө л тайлбарлах гэж удаан хугацааны сонир мэдрэмжээ боловлох гэж бичсэн юм аа. Ганцхан үнийг хайрлаад өөрийгөө олж өөрийнхөө хамгийн дуртай биеийг бүтээчгээд дахиад хамт байх гэж шунснаа би нуухгүй. Чамайг байхгүйд нар мандаж чи байхгүй ч гэсэн би өглөөс ирж чиний оршихуй замхарсан ч миний амьдрал үргэлжлээд байгааг гайхаж зог тусдаг байсан. Өглөөний наранд халуун кофе очоод сууж байхад ханаас ч юм хагаслын дуу шиглээд сэтгэл санаа өмүүлж уйлмар санагтай байсан хуучны өдрүүд үргэлжилсээр л. Гэтэ би чамайг хайрлаж байсан үеийнхээ өөртөө хачи их дуртай байсансан. Дасгал, зөв хооллолт бас чамд л дурлаад л хамгийн муу чанаруудаа хайрцаглаж орхиод ёстой л чи уул юм аа гэхэд чиний цаана уул байхгүй юм шиг л хайрлсан да. Явуулаад яг одоо 2 жил болж байна. Ганцаараа хайрлаад золонтой танилцах зураа ганцаардалт итгэдэн шаналгчдыг ойлгож сурсан шүү. Ганцаараа хайрлаад ганцаараа л дурсаж суухдаа тоо томшгүй олон ном уншиж уран зохиолд өөрөөсөө илүү хайртай болсондаг. Чиний хэлснээр би мөрөөдлөө орхиогүй шүү. Хамтлагтай болоод бүжиглэж байгаа. Энэ хэрчээрээ байвал амжилттай орох юм шиг гээ. Нэрээ хамгийн сүүлд уулзаад салсан газараа зуршил юм шиг байнга очтгоо байсан. Зүгээр л итгэж байгаа мэдэрч байна. Чамаас сайн байна, мундаг байна, хөөрхөн байна гэдэг үг сонсоог удаж байгаач би даасан эмхтэй хүчрэхэг сэтгэхээрээ би шантрахгүй хичээж байгаа. Зүгээр л сарыг ширтэж амьдарч буйгаа бодож татгарч байна. Миний хэмжид халаад их сайхан зогтөг шүү. Хайрлыг гэд сонгосон эмэгтэй нүрийг нь 1000 дахин илүү хайрлаасаа гэж их боддогсон. Нэрээ эргээд бодоход би ч гэсэн хүүтэн салхинд дугуй унах дуртай л байсан юм бэлээ. Эсвэл чамайг явуулснаасаа болоод
миний өөр зүйл төвлөрөх ганц арга нь тэр болсон ч байж магадгүй. Эцэст нь амьдралдаа авч байсан хамгийн гоё шагнал нь чи байсан юм шүү. Би чамаас хайрлагыг сурсан. Чи найзаагаа удаж байхад сэрэхгүйгээр би далтыг нь хийжээгээч гомдохгүйгээд аавынхаа тухай дурсдгүйч байсан. Чамаас би хайрлагыг сурсан. Им байраад чам руу гүйж байхдаа, чамд хоол бэлдээ зогсдог байхдаа, цаг агарын мэдээг чамаас болж дандаа хардаг болохдоо анзаараагүйч. Сүлд чамаас сурсан хайраараа чамайг хайрласнаа үнэхээр их мэдэрсэн. Үлэн чөлөөний нар. Чи миний үлэн чөлөөний нар шүү. Үзэгдээд л өнгөрөхдөө тэнгэр хичнээн үзэсгэлэнтэйг ойлгуулсан нар. Солонгоч байж магадгүй юм. Удтал асгарсан борооны дараа одоо тайвширдаа гэсэн шиг татах солонго. Үнэхээр их талархаж байна. Миний тэр тэгээд алхдаг байсанд намайг надад нээж өгсөнд талархаж байна. Чи минь аз жаргалтай нарахгүй оршоорой. Дуусна уу? Тийм. Йой, бас орж ийн. Зүрх рүү. За, дүгнэлт. Миний хувьд энэ яг нэг салсны дараах яг нэг сэтгэл зүйд би ингээд чамгүй байхдаа яаж ямар хуу байгаа вэ гэдгийг ингээд хэлмээр байсан ч дахиж холбоотой ингээд байх ямар ч боломж байхгүй болохоор тэр хүн хамгийн сайн сайхныг хүсээд хамтдаа байсан гэд гоё юм аа. Маш юм богинохоо үгээр амар гоё тайлбарлсан байгаа зү ингээд чи миний үлэн чөлөөний нар шүү. Үлэн чөлөөний нар гэдэг чи ямар утгатай вэ? Ер нь үлэн чөлөөний нар. Үлэн чөлөө, үүлтэй тэнгэр хэл. Одоо ингээд үлэн чөлөөний нар гэдэг чи одоо нөгөө үүлний дундаас гарч ирсэн нарыг хэлдэг байхаа гэж би ойлгодог шүү дээ. Мэдхгүй байвал манайхан комент нэр хэлээрэй. Бороо бас ярьж магадгүй. Йоо, ихтэй яг бүргээд яг сансны дараах мэдрэмж яг юм л байдаг хөө те. Тэр хүн те. Тэгээд аль хэдийн амьдралаа холбогдсон байгаа ш тэр хоёр үчи. Хамт амьдарч байгаа ш тэр хоёр. Нэгнийхээ төлөө цаг агаарыг мэдээ хардаг. Тэ нэгнийхээ төлөө хоол иддэг, нэгнийгээ хайрладаг. Яг сал гэдэг үгнийг зүйл нүрэн те. Яг амьдралаас нэг хүнийг аваад явцсан юм шиг. Яг хүн өөд болсон юм шиг. Бүр яг тийм мэдрэмж байдаг байх тийм. Яа. Яг салсны дараа зүгээр тэр хүн дахиж тэр хүнтэйгээ бүр уулзахгүй гэдгийг мэдээд байгаа ш тийм. Тэгээд уулзсан ч нэг юм ярихгүй ш. Одоо яг хамгийн хүмсдэг байсан нэг хувцаа дахиж хизээж хүмсгүй болсон юм шиг санагдаж ш. Нэг дассан байсан зүйл маань байхгүй болцсон. Харин ёо гэтээ салгалт гэдэг бас үнэхээр хэцүү. Бас үнэхээр мундаг том сэтгэл зүйн даваа. Үнэхээр зүгээр яг амьдралын нэг шалгалт баг тий. Одоо хүн болгон л бараг туулж байгаа байх. За үнэхээр тэр анхны хайртайгаа нийлж учраад тэгээ тэр гэрэлсэн хүмүүс байгаа. Гэхдээ тэр ховор штэ. Тийм. Нөгөө нэг анхны хайр бүтдэггүй гэдэг цуу яриа одоо хаанаас гарсан байх вэ? Мэдээч чи хүмүүсээ тэгээ нэг тийм туршлага тэгээ алидины ингээд анхны хайртайгаа учирсан анхны хайр гэдэг бол угаасаа үнэхээр нандан гоё байдаг. Тэр бол тий. Яа. Гэхдээ амар гонигтай дугаар болчлаа. Гэхдээ ерөөсөө нэг тийм нэр би чаргалтай төгснө гэдэг ч удаагүй. Яг наадах ч юм бол ерөөхдөө багцаа байсан гонигтай. Тий. Эхний яг сториг бол яг ердөөсөө. Гэтэ нөр амар өөр. Бүр үнэхээр яг гоё. Хоёулаа ч энэ хоёр дэх хоёулаа нэг гоё онцлогтой. Тэ. Одоо жишээ нэг нь бол бүр ингээд үнэхээр ингээд хайртай хэрнээ тэр хүн дээр очиж чадаагүй. Тийм болохоор очиж чадаагүй дарамсаж байгаа. Харин нөгөө хүн нь хамт байж байгаад авч үлдээгүй. Авч үлдээгүйдээ харамсаж байгаа. Энэ бүр ингээд тэг ингээд хоёр өөрөө өөр ингээд өнцгөөс харуулсан. Нэг нэг хийсэн. Эцэсүүл яг ганц дуусж байгаа гол зэг нь болохоор хайр. Салалт. Тэг. Амар хэцүү сэдв байлаа. Тэгэл ер нь та нарт маань ч гэсэн адилхан юм гоё. Тэг хүнд ингээд хизээч ингээд үзүүлэхгүй дээ гэж бодсон цагтл байвал
болно нэр мэрээ бүгдийг нь гоё нууцлаад тий. Тийм. Нэр мэрээ бүгдийг нь гоё нууцлаад тухайн хүний нууцлаад бидрээр бас уншуулж бас болно. Тэгээ бол хэдүүлээ бол ойрхон байна шүү. За дуусах уу? Тий да. За тэгээ. За тэгээд энэ хүртэл нь сонсон дэр үнэхээр их баярлалаа. Байн цаашдаа ч гэсэн олон гоё түүхүүдийг бид хоёр цуврал олгоод ярьж өгөх болноо. Тэрийг бол үнэхээр баттаа мэдэж байна. Тэгээд тиймээс та хэд маань лайк болон сабскрайб дараад болж өгвөл бас комментээ хүртэл бичээд бичлэгтэйгээ холбоотой коммент бичээрэй. Тэгээ мангар хэлмэ ах мөн үү гэдэг юм. Тийм ээ. Бичлэгтэйгээ холбоотой комментээ гоё бичээд өгөөрэй. Тэр чинь мангар хэлбчихэд тусаас угаа миний дүнрээ гэж хэлсэн. За. Тэгээд явуулах түүхээ бол манай Instagram хаяг руу явуулаарай. Яг description хэсэг дээр байрлуулсан линк нь байгаа. За тэгэхэд энэ хүртэл сонссон үнэхээр баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзлаа. Тэр баяртай. Баярлалаа.